За сайн байцгаана уу? Шатлсан зүсэлтийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг талаар багш тайлбарлаж өгье. За хэдүүлээ шатлсан зүсэлт гүйцэтгэхийн тулд тийм ээ. За эхлээд хаагур яг шатлсан зүсэлт маань гүйцэтгэх вэ гэдэг замыг зааж өгнө. За тэхийн тулд бүгдээрээ за скетч аавна. За тэгэхээр магадгүй нөгөө шатлсан зүсэлт маань те энэ нүхийг дайрсан, за бас энэ нүхийг дайрсан байна гэж үзвэл за бүгдээрээ тийм ээ. Үүнийг дайрсан замыг заагаад хүрхтэй гэсэн. За тэгээ хаана ирээд хаашаа яаж шаталж явах вэ гэдэг замыг ерөөхдөө зааж өгнө гэсэн үг шүү дээ. За ингээд за хэдүүлээд энэ дээр тийм ээ. Энэ яг үндсэн дүрслэлээсээ гадагшаана байхаараар тийм ээ замаа заагаад өгчнө. За ингээд ерөөхдөө яг энэ чиглэлд ингээд шатлнаа гэж үзэх юм бол за одоо бүгдээрээ энэ шулуун дээр очиод баруун дарахаар select chain гараад ирнэ. За тэгэхээр select chain буюу эднийг ингээд саяын замыг маань бүгд ингээд нэгтгэж гаргаж ирж байгаа. За тэгэхээр энэ шулуунуудыг хитрхээ олон давхарлаа зурдаг ч юм уу тийм ээ. За тийм тохиолдолд энэ select chain ажиллахгүй байгаа. Тэрийг та нар бас анзаараарай. За тэгэхээр select chain болоогүй тохиолдол тийм ээ. Эндээс нөгөө биднэрт шатлсан зүсэлт маань идэвхтэй болж гарч ирэхгүй. За энийг асуугаад эхлэхээр энд одоо хоёр төрлөө сонголт гарч ирж байгаа. За эхнийх нь бол ерөөсөө яг энэ тийм ээ зүсэгч хавтгайн шатлсан хэсэгт тийм ээ. За ингээд энэ хоёр өөрөөр хэлбэл яг энэ одоо тийм ээ суур маань ямар хэмжээтэй байгаа. За энэ деталь маань ямар хэмжээтэй байгаа. Яг тэр деталийн хэмжээгээр тийм ээ зүсэлт маань гүйцэтгэдэг. За энэ бол яг нөгөө тухайн деталийн шатлсан зүсэлтийн тийм ээ энэ замыг бүхэлдэн тийм ээ замын дагуу бүхэлдэн зүсэлттэйгээр төсөх юм хоёр хувилбар байна. За тэгэхээр бидний хувьд бол эхний зүсэлт нь зөв. За дараагийнх нь бол яг энэ тохиромжгүй гэж ойлгох. За тэгэхээр бүгдээрээ энэ сонголтыг хийгээд. За тэгэхээр чи энд одоо тийм ээ биднэрт зүсэлт баныг гараад ирлээ. За нэг чиглэл нь ингээд магадгүй өөр ийшээ чиглэл нь ингээд өөр байвал энэ дээр бас flip дараад өөрчлөлт өгч болно шүү. За ингээд сонгоод өгсөн. За ингээ хаана очиж байрлуулах юм тэр газар очиж байрлуулчихна. За энэ дээр тэг хит хитэн одоо тохиргооны өөрчлөлтүүдийг оруулж өгөх хэрэгтэй. За тэгээд бид нар одоо ингээд сүлтээ авчирсны дараа энэ ирмэг энэ төр те хэрэггүй гэж үзвэл бид нар яах вэ? Нуугаад өгчих хэрэгтэй те энэ угаасаа хэрэггүй. За тэгээд эн чинь бол одоо юм нэг хавтгай гадаргуу байж байгаа. За энэ бол одоо юм цилиндр гадаргуу байж байгаа учраас ийм цилиндр гадаргуу дээр бүгдээрээ annotation хэсгээс center line сонгоод тий энэ цилиндр байгаа шүү. Цилиндр нүх шүү гэдгийг ингээд тэмдэглэгийн шугамаа тэмдэглэж өгснөөр явах уу. За энэ ойлгомжтой болох хадэр хэрэгтэй тий гараад ирнэ. За түүнээс гадна бид нар одоо бас энэ тийм ээ зүсэлтийн дүрслэл дээр бас анхаарах зүйл байна. За тэмдэглэгээ тий. За энэ дээр бид нар options хэсгийг сонгоод за эндээс бид нар тохиргоонуудыг хийж өгдөг. За тэгэхээр ер нь бол энэ тохиргоон дээр юуг анхаарах вэ гэдгийг бас хэлээд өгье. За тэгэхээр за document properties хэсэг рүү ороод за drafting стандарт гэдэг дээр бол энийг бүгд юм ISO стандарт байх ёстой. За тэгээд энэ хараа бүгд annotation гэдэг энэ annotation хэсэг дээр энэ маань ISO-гийн дагуу гэдэг. За нараа font гэдэг дээр бүгдээрээ сонгоод за font гэдэг дээр бүгдээрээ энэ ISO CP гэдгээ сонгоод өгч хэрэгтэй. За тэгээд энэ тэмдэглэгийн хувь шрифт маань яг ямар байх юм бэ гэдэг энийг бидний текст те ямар фонтоор бичигдэх вэ гэдгийг бүгдээрээ тохиолж өгч болно. За тэгээд энэ annotation хэсгийг задлаад үзэх юм бол те ер нь бол яг нөгөө тэмдэглэгэнд оролцдог бүхий л одоо төрлүүд энэ дэр гараад ирнэ. За бид нар бол одоо энд тийм ээ хамгийн эхлээд энэ бол note буюу те булан үүсгэхтэй бүглэхэд шаардлагатай тийм ээ. За ISO стандартын дагуу
текст маань байна гэд энд font хэсэг дээр текстийг ISO CPR болгоод өгчих хэрэгтэй гэсэн. За тэгээд ерөнхийдөө нөгөө тухайн яг текстийн өндөр нь янз бүр байх учраас тийм ээ юмчсан текстийн одоо байн текстийн өөрчлөлт байхгүй шууд яг энэ дээр ингээд өөрчлөлт өгчих юм бол бүгдээрээ жигэд яг стандарт ISO стандартын дагуу энэ тухайн текст фонд нь өөрчлөгдөнө гэсэн үг. За хэмжээний хувьд тийм хэмжээний хувьд бүгдээрээ энэ dimension хэсэг дээрээс тийм ерөнхийдөө энэ өөрчлөлтүүдийг ингээд бүгдэн дээр нь шугам хэмжээ, үнцгийн хэмжээ тий одоо гэх мэтлэн юм нь яаж өгдөх вэ гэдгийг өөрчилж өгч болно. За эндээс бүгдээрээ тэгвэл ер нь бол энэ dimension хэсэг рүү орж агаад за энэ дээр зарим нэгэн өөрчлөлтүүдийг оруулж өгье гэвэл тий за энэ font хэсэг дээр ороод мөн яах вэ? Хэмжээгээ өөрчлөлт өгч хэрэгтэй. За энэ дээр нэг зайшгүй хийх ёстой хэдэн өөрчлөлтүүдийг тийм ээ энэ дээр хэлээд өгье. ISO гэдэг эндээс бүгдээ за ямар ч гэсэн юм боллоо. За 3.5 өндөртэй шрифт байна гэж үзье. За ингээд окей. За түүний дараа тий энэ нэгжээ орно. Энэ дээр одоо нэгж маань тий одоо хэдэн оронтой байх вэ гэдгийг эндээс ингээд тохируулаад өгөх хэрэгтэй. За мөн түүнээс гадна энд нэг бидний сум тий сумны хэмжээ сумны хэлбэр ямар байх вэ гэдгийг тохируулаад за задгаан юм сум байж гэдэг юм тий. За өөр хооронд 6-аас 10 зайтай байж гэдэг юм тий. За юм шиг тохиолдол байж болно. За түүнээс гадна энд бас нэг асуудал байдаг. Энэ extension line буюу хязгаарын шугам тий. Хязгаарын шугам маань хэмжээний шугамаас илүү гарах цай бол энэ байна. За энийг бүгдээр 2 мм гэдэг өгчээ. За энэ нөгөө нэг яг үндсэн ирмгээсээ хэдийн зайтай байх вэ? Тэгийн зайтай тий. Үндсэн одоо зогийн ирмгээс ямар зайтай байх вэ гэхээр тэг зайтай байна гэдэг. За нэг иймэрхүү тохиргоонуудыг хийгээд өгчих нээлж тий. View гэдэг байгаа. Views гэдгээс одоо энэ дээр задлж өгвөл views хэсгээс бүгдээрээ нараа section гэдэг дээр очиод тэрээ засаад өгчих хэрэгтэй. Section. За энэ дээр ISO стандартын дагуу. За энэ дээр тийм ээ. За энэ дээр ийм үргэлжилсэн шугам гэж сонгоод өгч болно тийм ээ. За тэгээ ерөнхийдөө нэг ийм өргөн шугамтай явнаа. За тэгээд нэг сумны хувьд одоо тий үргэлжилсэн байх юм уу, ийм байх юм уу, ямар байх юм гэдгээ заагаад өгөх хэрэгтэй. Тэгээд cutting line хэсэг дээр тийм ээ. Line юм одоо мөрн үлдэхгүй юу гэдгийг энэ нууж өгөх юм уу, энэ мөр яг энэ тий шугам үргэлжлэхэд шатлаа дэш яваад иргэн гарах уугүй юу гэдгийг энэ дээр хараад нууж өгнө гэдэг сонголтыг бас хийгээд өгчих нь зүйтэй байдгаа. Тэгээд энэ дээр нөгөө scale with section view arrow letter гэж тий текстийн өндөртэй тий ижилхэн байх хэвээр сумны маань өндөр гэдэг сонголтыг стандарт дээр тийм байдаг. Заасан байдаг. Энийг ингэ сонгоод өгч болно. За ингээд ерөнхийдөө бүгдээрээ section-ийн нэр нь ямар фонттой байх вэ? Тэ гэдгийг энэ дэр section text гэж байна. За энэ дээр бүгдээрээ бас ISO болгож заагаад өгчээ. За тэгээд ерөнхийдөө энэ чинь өөр өндөр нь болно. Текстээс тэ 3.5 текстээс 2 дахин өндөр гэхээр 7-тай байх хэрэгтэй гэж үзье. Ингээд өөрчлөж байна гэсэн. За ингээд иймэрхүү өөрчлөлтүүдийг хийгээд окей дарчих болно. За харж байна тий. За тэгэхээр энэ хараа энэ саяын оруулсан өөрчлөлт гарч ирж байна. За тэгээд бидний одоо энэ төсөлтийн тэмдэглэгээ маань одоо тийм ISO стандартын дагуу бол бид нэр дээрээ ингэж тэмдэглэнэ гэж одоо авч үзсэн байдаг. За тэгэхээр дээрээ ISO стандартыг нутагшуулсан тийм ээ стандарттай бол. За энийг тэг бүгдээрээ дарж ороод энэ текстийг засвар хийх хэрэгтэй л дээ. Энэ дэр section гэдэг бичлэгтэй бол бид нар хийж өгдөггүй учраас энийг
ялгаад өгч хэрэгтэй. За ингээд өөрөөр хэлбэл зүсэлт бол одоо энд ийм тэмдэглэгээтэй харагдах нэ гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ үсгээ те бүгд эндээ байрлуулнаа гэд. За энэ эндээ байрлуулнаа гэд те. За ийм байдлаар бид нар бол яг төсөлтөө тэмдэглэж өгөх хэрэгтэй. Шатлсан төсөлтийг гүйцэтгэх хэрэгтэй. За тэгвэл энэ дээр бас одоо хажуугийн тэ шатлсан төсөлтийг хэрхэн гүйцэтгэх вэ гэхээр үйлдлийн хувьд л адилхан байгаа. За тэгэхээр бүгдээрээ бас нэг хамт гүйцэтгэж үзье тийм ээ. За хажуугийн төсөлтийг хийхдээ бүгдээрээ энэ тийм ээ. B төсөлт. Та бүхний бүгд даалгавар B төсөлт гэдэг үүссэн байгаа шүү дээ тий. За тэгэхээр B төсөлтийг хэрхэн гүйцэтгэх вэ? За эхлээд бүгд ингэ замаа заагаад үгүй. За эндээс ийшээ чиглэлтэй. За энэ шулууныг бүгдээрээ жоохон ийшлүүлээ. За ингэж зүсгэх нь бол зүйтэй. Ингээд тавьчих. За одоо бүгдээр чейн хийх хэрэгтэй. За баруун дараад. За ингээд чейн хийчих. За ингээд бүгдээрээ идэвхжиж байгаа тийм ээ. За үүний дараа бүгдээрээ drawing хэсэг дээр очиод section view гэдгийг сонгож өгнө. За тэгээд эндээс эхний сонголтоо хийгээд өгнө тийм ээ. За үйлдэл тавтаж авч гэж нэг ярьчих. За ийм болоод өгдөрч тийм ээ. За B чиглэлтэй төсөлт маань ингэж орж ирж байна. За тэгэхээр за энэ дээр бүгдээрээ энэ ирмэгийг нууж өгөөд за одоо бүгдээ эндээс проекц холбоог салгаж өгөх хэрэгтэй тийм ээ. За проекц холбоог салгаад за ийшээ дээшээ гэдэг зөвлөө. За баруун дараа alignment хэсгээс break alignment гэдээ орж ирж байгаа тийм. За энийг бүгдээрээ эргүүлж өгдөө rotate view. Rotate view хэсэг дээр энэ дээр 90 градусын үнцийг оруулаад өгнө. За ингэ эргэлтсэн. За одоо бүгдээрээ энийг одоо тий нүүрний проекттэйгээ проект холбоотой болгох хэрэгтэй. Одоо энэ ч хамаагүй байж байгаа тий. За проект холбоотой болгохын тулд бүгдээ энэ дээр баруун дараад идэвхтэй болгоод баруун дараад за дахиад нэг alignment тавина. За alignment тавихдаа бүгдээ нэг хэвтэй шугамын дагууч гэдэг юм тий. За хэвтэй шугамын дагуу гэх юм бол нэг проект холбоотой болгох үл энэ аль проекттэй юм бэ гэдгийг заагаад өгч байгаа. За бигээс бий төсөлт. За түүний дараа одоо энэ дээр чинь нэг бас тэнглэг орж ирэх хэрэгтэй тийм. За энэ цилиндр нүхний энэ хэсэг дээр тэнглэгийг оруулж ирээ. За тэгэхээр тулд notation хэсгээс дээр center line гэдгийг аваад за энэ дээр өрнө тэгээд зураг төрслөө хувьд хаана ямар тэнглэг орж ирхий те бүхэл одоо ямар ирэмгийг нуух вэ гэдэг нь бүхэл одоо тохироо тийм ээ одоо стандарт өрсөлдөлүүдээ ойлгомжтой болгох хэрэгтэй хураалахаас өмнө за ингээд одоо бэлэн болцсны дараа бүгдээрээ хэмжээг тавиад өгөх хэрэгтэй. За хэмжээг тавихад одоо юун дээр анхаарах вэ гэхээр хамгийн эхлээд бүгдээрээ нийлэг бүгдээ ер нь бол ингээд нэг оврын хэмжээ тий. Оврын хэмжээг өгөөд одоо 3 проект дээр хэмжээнүүдээ гуруулan гин одоо ер нь бол хуваарлах байдлаар тий. Хуваарлах байдлаар тавьж өгөх
За эндээс энэ хоорондох хэмжээг өгч байна. За ингээд. За дараагийн одоо тэгвэл өндрийн хэмжээг өг. Тийм. За энэ өндрийн хэмжээг өглөө. За одоо тэгвэл өргөний хэмжээг өгье. Урт өргөн өндөр гээд аль алин дээр нь яг аль аль проекцууд дээрээ хуваарлаад өгөх хэрэгтэй. Ийм байна тийм ээ. За ингээд аврын хэмжээг өгсөний дараа эндээс тийм ээ элементүүдийн хэмжээг өгөөд за байрлалын хэмжээг өгөөд ингээд байрлалуудын хэмжээг өгөөд дараа элементүүдийн хэмжээг өгдөг ч юм уу тийм ингээд дэс тараатаагаар өгөөд яваарэ. За тэгэхээр шатлсан төсөлтийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг талаар тайлбарж өглөө. За та бүхэн тэгээд өөрсдийнхөө даалгаврыг амжилттай гүйцэтгэрэй. Амжилт хүсье.